Hello guys, өнөөдөр би дараачихаа бичлэгээр аимшиг түүх үзнэ. Тэгээд эхний аимшиг түүхээр бол энийг үзчихье. Нэгэн залуу хөдөө айл руу явж байхдаа төөрч машин нь нэвдэрч сааджээ. Утасны сүлжээ байхгүй ба ойр орчмын хэдэн километр газар алхсан боловч ямар ч айлын бараа харагдсангүй. Тэр машин дээр буцаж ирээд нэг өдрийн турш хажуугаар өнгөрөх нэг хүлээсэн боловч ямар ч хүн өнгөрсөнгүй. Замдаа идэхээр авсан багахан хүнс нь дууссан тул тэр маргааш нь айл болохоор алхаж эхэллээ. Өлсөж цанган бүтэн өдрийн турш алхаж газар нэг айлын бараа харагджээ. Ядарч туйлдсан тэр эцсийн хүчээ шавхан тэр айлд очив. Гэртээ настай эмгэн өвгөн хоёр байх ба түүнийг сайхан сэтгэлээр ухтан авч хоол унд өгч түүнд тохиолдсон явдлыг сонсчээ. Цадтал хооллсон залуу хэсэг амарсны дараа өвгөн түүнд урд байгаа тэр айлд очивол утсаар ярих боломжтой гэж хэлв. Залуу тэдэнд баярлснаа илэрхийлэхэд үнэхээр баярлсан бол тэр айлд очихдоо энэ захиаг өгчхөөрэй. Харин захиаг замдаа нээж уушиж болохгүй шүү гэлээ. Залуу ойлголоо гэж хэлээд тэднийхээс гарч урд харагдах айлын зүгээ явлаа. Замдаа явж байхдаа залуугийн сониуч зам гинэ төдөлж захиаг уншихаар шийдсэн байна. Тэгээд тэр захиаг задлж уншвал ингэж бичсэн байна. Хүмүн энэ бидний чамд явуулж байгаа сүүлчийн хоол шүү гинэ. Энэ бидний чамд явуулж байгаа сүүлчийн хоол шүү. Guys, хэрвээ тэр залуугийн сониуч байдлыг хөтлөөгүй байсан бол тэр одоо хүүгийн таны өвөө хөшөө өнгөн эмгний хүүгийн хоол болчихсон байж юм байна шүү дээ. За дараа next video. Энэ явдал 2014 онд Иргэн Доржид тохиолдсон юм. Дорж хороосын нэгэн пабад ажилладаг бөгөөд эд шөнө дунд тарах нь элбэг. Тэр нэгэн шөнө Дорж ажлаа тараад 5 шар орох микроавтобусанд суулаа. Түүний суусан микронд хүн цөөхөн байв. Тиймдээч Саппорогийн автобусны буудлын дээр кондуктор нь гарч зогсоод 5 шар гэж орж байх зур хэд хэдэн хүн нэмэгдэж суух нь тэр. Тэр донд хар шүбтэй, зэвхий царайтай, урт хар үсээ задгаа тавьсан, уруулаа тоодуулаанаар будсан, хартсан докторгүй нэгэн хүүхэн суух нь Доржийн нүдэнд их хачин тусчээ. Бодолгүй микроавтобус чөдөллөө. Гэтэл кондуктор ганцхан өнөөх хүүхнээс л мөнгө авсангүй. Мөнгө авах нь битгий хэл анзаарчихгүй байгаа нь Доржид сонин санагдав. Эцсийн буудал болох 5 шар дээр ирэхэд зорчигчд бүгд буулаа. Дорж гэрийн зүг харанхуй замаар алхаж байх зуур өнөөх хар шүбтэй хүүхэн санаанаас нь огтон гарсангүй. Гэртээ ороод гараа уух гэтэл ариун цэврийн өрөөнийх нь гэрэл асаалттай байх нь тэр. Дорж энэ шөнө хүмүүс унтаагүй юм байх та гэж бодоод ариун цэврийн өрөө рүү сэмэрхэн дөхөөд хаалгыг завсар гаргаад хартал өлгөөтэй толинд өнөөх хар шүбтэй хүүхэн цааш хараад зогсож байв. Хар шүбтэй хүүхний нүд яг л микронд байсан шиг галзуу хүнийг шиг харцсан докторгүй ийштэй ширгэлдэж байгаа нь толинд тодос босч байлаа. Дорж айсандаа унтхны өрөө рүү хаалгаа төгжиж орхив. Тэрээр хажуу өрөө түрээсэлдэг тул хөрш өрөөнийх нь цочиж мэднэ гэж өөрийгөө тайвшруулад орондоо ороод унтаж орхив. Маргааш өглөө нь хажуу өрөөнийхөө ахтай таарад өнөө хүүхний тухай асуух гэсэн боловч арай ч бүтүүлэг юм болов уу гэж бодон хэлээ залгичв. Учир нь хажуу өрөөнийх нь ах орой бүрэл өөр хүүхэн авчирч хонхон түгээмэл үзэгдэл байжээ. Дорж ажилдаа очтол түүний захирал бөөн уур цавчсан байж ах нь тэр. Хэрэг байж ах нь тэр. Хэрэг явдлыг асуусан. Доржийг толгой түрүүгээр загнаж ажлаас хална гээд ямар ч шалтгаангүй хөөж орхлоо. Дорж сэтгэлээр унан ажлаасаа гараад толгой удаан алхаж байтал ханаас ч нэг машин ирээд түүнийг дайрчив. Аз болоход Дорж амьд гарсан ч хүнд гэмтэл авч хэсэгтэй таягтай найзалж ажилгүй орлогохгүй дээрээс нь эрүүл мэндгүй амьдрал нь бүхэлдээ уналтанд орсон хэдэн жилийг туулсан юм.
Энэ бол VSR Tic-Tic 2 буюу шөнийн микрон дахь хар шүүптэй хүүхэн. VSR Tic-Tic 2 нь ихэвчлэн золгүй явдал тохиох хүмүүст үзэгддэг хий биет юм. Харагдах шинж нь хар шүүптэй, цэвхий царайтай, шүүгэр нүртэй, уртхар задраа үстэй, уруулаа тод улаанаар будсан, харцсан докторгүй, нүд нь үргэлж эргэлцсэн байдалтай. Болтоо шөнийн цагаар нийтийн тээвэрт үзэгдэнэ. Гэхдээ зөвхөн тухайн золгүй явдал тохиох хохирогчдол харагддаг. Харагдсан хүнийхээ санаанаас амархан гардаггүй. Араас нь дагаж буй мэдрэмж төрүүлдэг байна. Үнэн дээр VSR Tic-Tic 2 нь хохирогчийн араас дагдаггүй. Түүний гаж итгэхэд байдал нь хүний оюун бодолд хоногшин үлдэж хийсвэр төсөөллийг бий болгодог. Харин нэг харагдсан хүндээ толиор дамжуулж дахин харагдсан тохиолдол хэд байгаа. Энэ нь доржийн жишээн дээр илэрхэн байна. VSR Tic-Tic 2-тэй таарсан хохирогчид хар шүүгтэй хүүхэн муу зүйл тохиолдуулдаг гэж итгэдэг. Гэтэл бидний судалж олж мэдснээр нэгэнт болох нь гарцаагүй зүйлийн өмнө VSR Tic-Tic 2 нь үзэгддэг байх магадлал өндөртэй. Учир нь хохирогч дорж ажлын өмнөх өдрүүдэд тооцооны алдаа маш олон гаргасан ба дарга нь тэр бүрийг гэдэгчээд өнгөрч байсан. Бас ажлын сүүлийн өдрөө ажлаа дуусгалгүй гарч ирсэн гэх зэрэг шалтгаанаар нь түүнийг ажлаас нь халахаар болсон. Тэрээр сэтгэлээр онон доош харан алхахдаа улаан гэрлээр зам өндлөн гарч таарсан зэрэгээс үзвэл өөрийн санамсар болгоомжгүй буруугаас үүдсэн осол байх талтай. Мөн өдөрж энэ явдал тохиолдохоос нь хэдэн жилийн өмнө өөрөө ч мөн яг ийм тээврийн осол гаргаж байсан түүхтэй. Машин барьж яваад хүн дайрч хүний амьд хүрэхээр шахсан ч азаараа жолоо барих хэрхээ асуулж тэнсэн харгалзах ял үрээд өнгөрсөн төдий. Энэ явдлаас дүгнэлт хийвэл VSR Tic-Tic 2 нь аливаа муу зүйлийн хариу ирэх төгснийг сануулдаг байж мэднэ. Үүлийн үрч гэж хэлж болно. Гэвч манай VSR багт үүлийн үрийн тухай нарийн судалгаа алга байна. 2000-ад оны эхэнд шөнийн цагаар нийтийн тээвэрт хар шүүгтэй хүүхэн харсан гэх хүмүүсийн яриа газар авсан. Тэднийг судлаад үзэхэд үргэлж таагүй явдлын хохирогч болцоосон байдаг. Жишээ нь нэг их этгээд яг л доржтой адил 5 шарын автобусанд өнөөх хар шүүгтэй нүдэн эргэлцсэн хүүхнийг харсан байгаа юм. Удалгүй автобуснаас буугаад алхах замдаа гэрийнхээ гадаа бүлэг хүмүүст зодуулж дээрэмдүүлсэн гэх. Үнэн дээр Бэн өөрөө тэдгээр хүмүүсийн нэгэнд маш их хүртэй байж таарсан. Энэ мэт жишээнээс үзвэл нэгэнтээ тохиолдох нь тодорхой үйл явдлын өмнө VSR Tic-Tic 2 нь харагддаг болох нь гарцаагүй байгаа юм. Мөн VSR Tic-Tic 2-тэй таарсан тохиолдолд түүнийг өөрөөсөө холдуулах, хариулах ямар нэгэн зан үйл болон арга одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. Хэрв та VSR Tic-Tic 2-тэй санамсаргүй байдлаар таарвал толиноос хол байх, мөн сүүлийн үед хэнд ямар өртөө байгаа, хэний өмнө буруу зүйл хийсэн зэрэгэ тунгаахад илэгдэхгүй юм. Хэрвээ та бусдад буруу зүйл хийхгүй, зөв замаар амьдрал VSR Tic-Tic 2-тэй хизээж таарахгүй. За. Дараагийн видео. Өөр видео үзнэ эндээс. Энэс хоёрыг л үзчихээ. За. Нэг намуухан орой бяцхан охин өрөөндөө тоглоомороо баяр хөөртэйгээр тоглож байв. Гэтэл тохиолдолоос ээжийнхэн дуудуулдаг. Хонгор минь доошоо ирээд надад туслаач. Охин инээмсэглэж өрөөнөөсөө гүн гарлаа. Шатаар буух үед гинэд шатны доорх шүгэний хаалгач чахран онгоо. Гинэд нэг гар түүний бугуунаас шүүрч дотоош татав. Охин цочиж сандарсан бөгөөд ээжтэйгээ харц тулгарав. Ээж нь харахад сууж байсан бөгөөд царай нь цонхгоор нүдэн айцтай байлаа. Түүний ээж цөөнг хоолоогоор гал тоогоор буугаар бич бас тэр дууг сонссон гэж шивнэн хэлв. Яа. За. What?
Сербийн бүжгэлдэг эмэгтэй. TikTok дээр маш алдартай болж сербийн бүжгэлдэг эмэгтэй дэлхийд даяарх хүмүүсийг айлгасаар байна. Creepypasta дээрх алдартай нэг дүр болох серб эмэгтэй 2019 онд нэг удаа олон хүн Яа тацаад байна. Ингээд Сербийн бүжгэлдэг эмэгтэй. TikTok дээр маш алдартай болж сербийн бүжгэлдэг эмэгтэй дэлхийд даяарх хүмүүсийг айлгасаар байна. Creepypasta дээрх алдартай нэг дүр болох серб эмэгтэй 2019 онд нэг удаа олон хүнийг айлгаж гарч ирсний дараа 23 онд дахин гарч ирсэн байна. Түүний байнь ихэвчлэн хүүхдүүд юм уу жирэлсэн эмэгтэйчүүд байдаг. Учир нь тэр ихэвчлэн хурдангүй зүхтэж чадахгүй хүмүүсийг онилдог байна. Хүмүүсийн хэлж байгаагаар тэр бол зүгээр л нэг үлгэр томгийн зүйл бөгөөд яг жинхнээсээ байдаг гэж батлах зүйл үгүй. Тэгэхээр хэн нэгэн Дракула шиг үлгэр томгийн дүрийг дуурайж бусдыг айлгаж байгаа байж болох юм. Хэрвээ чи шин гэрлүүгээ алхаж байхдаа түүнийг холоос харж магадгүй. Тэр найгаж бас нэг газараа эргэлдэж байх болно. Харин түүнд хизээч ойртож болохгүй. Учир нь тэр чамайг харах юм бол чамайг хөөж эхэлнэ. Хэрвээ машинаас чи урд гинт гарч ирээ бүжиглээд эхлүүл хизээч сигналдаж болохгүй. Харин түүнийг бүжгэлд тусаад явах хүртэл нь хүлээх ёстой гэнэ. Хэд хэдэн удаа цагдаа нар түүн рүү очих гэж оролцсон ч тэр зүгээр л алга болсон түүнийг улам нууцлаг болгосон байна. За guys, энэ үрээ бичлэгээ дуусгая. Тэгээ танад таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай.